928-аар 7 хоног явдаг. За тэгэхээр 8 сарын 4-өөс 8 сарын 8-ны хооронд 928-аартай арилжаан үйл хийсэн байгаа. Тэгээ энэ арилжаан үйл хийгдсэнийг хамтдаа харцгаая. Тэгэхээр нийт бид нэр 12 арилжаа хийсэн. 6 ашигтай, 5 алдагдaltaй, 1 брейкийн үнэтэй 928-аар арилжаатай дуусгасан байгаа. Окей. Тэгэхээр энэ дэр бол баг зэргийн алдаанууд гаргасан л та. Яг уу эсэл зөөж амжилгүй 0.3 артаа хаах хэрэгтэй байсан арилжааг алсах 1 артаа хаасан. За нэг арилжааг бол одоо ялцчих орж амжаагүй гэх мэт алдаануудыг гаргасан байгаа. Гэхдээ 928-аар бол чамлахаар чанга хатах гэдэг үр дүн байгаа. Тийм учраас тун давгүй 7 хоног гэж хэлнэ. Окей. За тэгээд юу чсэн 6 ашигтай арилжааг хэрхэн хийсэн, яаж арилжсан, яаж орж яаж гарсан талаар илүү дэтейлэд харцгаая. За тэгэхээр 7 хоног евро йенээр хийсэн. Евро йен кадьены 2 арилжаа гэсэн нийт 3 арилжааны ашгаар эхлээд тэгмүүлээ евро USD, NZD USD, евро кад гэдэг 3 алдагдлаар бол дууссан байгаа. Тэгэхээр бас яг төгсгөл дээр бол нэлээд авахулсан гэж ойлгож байна. Окей. За евро йен дээр юу болсон бэ? Евро йен дээр бол 477-аар хийсэн байгаа. Үнцэн хөлгөм нь евро йен дээр даунтрейн сэлэн зооны свингтэй байсан. Трейсинг төлөвлөнд 76-тай байсан. Интерналаар бол хөлгөм маань аптрейн байн зоон руу арай шилжээгүй байсан. Үнцэн хөлгөм маань яг одоо интерналаараа бас даунтрейн сэлэн зоон руу шилжсэн байсан. За үнцэн хөлгөм маань 4 цаг дээр бол даунтрейн сэлэн зоонтой байсан. Трейсинг төлөвлөнтэй байсан. Энэ ойролцоогоор нэг 61.8 хавцаа левел дээр байгаа. Fibonacci-гийн 61.8-тай импульс доош унах боломжтой хөлгөм байсан. За тэгээ үнцэн хөлгөм маань бол мэдээж доош чиглэлтэй свингэрээ интерналаар айл януугаар 30 минутын дээр бол хөлгөм 30 минутын даунтрейн сэлэн зоонтой байсан. За харагдаж байгаа нь 4 цагийн трейсинг төлөвлөгөө ирээд импульс төлөвлөгөө явах үед 4 цагийн импульс төлөвлөгөө явж явах тунд трейсинг төлөвлөгөө ирсэн байгаа 30 минутын. За 30 минут бол энд up and train buying зоонтой байсан. Up and train buying зоны энэ downtrend sell зонд хийгээд уналттай байсан. Уналттай байсан хөлгөм tracing төлөвлөгөө авчирсан. Өмнө байсан impulse хөлгөөний хоо Fibonacci-гийн 50 level дээр ирсэн. За доошоо бол энэгээр би богоор харах юм бол 45 явах боломжтой. Гэхдээ 4 цагийн resist биш 4 цагийн support хамгийн ойрхон байгаа учраас энэ дэр типийг нь авсан байгаа. Тэгээ үнцэн хөлгөөн дээр орон candle гарсан. Орон candle маш гоё bearish candle гарч ирсэн. Үнцэн хөлгөөн дээр арилжаанд орсон. Доошоос авсан. Хөлгөөн маань 477-арын ашиг авчирсан. Окей. За эхний арилжаа бол ингэж өгсөн байгаа евро yen дээр. Дараагийн 2 арилжаа бол Guardian-ы buy-ууд өгсөн. Тэгээд 2 арилжаатайгаар танилцсан. За Guardian-ы 2 buy маань болохоор нэг нь энэ харагдаж байна. Нөгөөх нь энэ байна. Нэг нь 2.6-тай, нөгөөх нь болохоор 2 aalтай ийм арилжаанд байсан. Тэгээд Guardian дээр хэрхэн орсонтой танилцъя. Guardian-ы хөлгөөн бол ерөнхийдөө daily дээр up and trend buying зонтой байж байгаа downtrend selling зонд шилжсэн. Евролыг эвдээд тэгээд доошоо бол унж өгсөн хөлгөөн гэхдээ үнцэн хөлгөөн дээр нэг асуудал байсан. Тэр нь юу гэхээр өмнө оройнтын даралт, өмнө эсвийн хаяудын даралт одоо дэмжлэг болж байгаа зоон дээр бол тулсан байгаа. Энэ зооноос бол хөлгөөн өсөөд тийшээ 107,670 руу хүрэх боломжтой гэж би бүтэнсэн өдөр room days-ийн live webinar-аар ярьжсэн. Okay. Тэр маань биелсэн. Тэгээ энэ спортын дээр хүрэх үед бол үнцэн хөлгөөн мэдээж sale-рууд гараад buy-рууд арилжаанд орж ирээд үнцэн хөлгөөн маань daily time frame спортоос daily time frame-ийн дөнгөж reverse хийсэн байгаа хөлгөөн tracing төлөвлөгөөний авчрах боломжтой болсон. За 4 цагийн тухай үед бол downtrend selling zone-той байсан хөлгөөн. Тэгээд яг энэ tracing төлөвлөгөө ирсэн impulse явах боломжтой байсан. Гэхдээ энэ tracing төлөвлөгөөний ажиглах юм бол өмнө байгаа impulse төлөвлөгөөний Fibonacci 23.6-тай байсан. Энэ bounce-тай impulse төлөвлөгөө явах боломжтой хөлгөөн байсан. Гэхдээ үнцэн хөлгөөн маань daily time frame-ийн спорт уулзсан хацаа buying volume-ууд ихсэж байгаа гэдгийг rejected candle-ууд харуулсан. Тийм учраас хөлгөөний хувьд бол ерөнхийдөө нэлийн доор нэлийн гүйхэн level-ээр tracing төлөвлөгөө хийсэн гэхэд хэтэрхий ойрхон дахиад нэг tracing төлөвлөгөө авчирч байгаа нь өөрөө хөлгөөнийг дэшээ reverse хийх магадлалыг өндөрсгөж өгсөн. Бас buying volume маш өндөр байгаа. Тэгээ 30 минут руу шилжсэн. 30 минутын дээр үнцэн хөдөлгөөн маань downtrend selling zone-тай явж байгаа. Daily time frame sport уулзаад uptrend buying zone руу reverse хийсэн tracing төлөвлөгөө авчирсан. European candle-ыг гаргасан buy volume-тэй candle байсан. Дэшээ buyцсан. Үнцэн хөдөлгөөн маань дэшээ 2.6-аар ирсэн. Түүний дараа дахиад нэг tracing төлөвлөгөө ирсэнтэй tracing төлөвлөгөөн дээр бол мөн л адилхан Fibonacci-гийн гүйхэн level дээр ирсэн. Тэгээд дээрээс нь нэмээд engulfing candle-тай байсан. European engulfing candle-ээр зарилжаанд орсон. Дэшээ buyцсан, ашиг авсан. 2 окей. Ингээд нийтдээ 4.6-аар авсан байгаамаа. Guardian дээр бол. За үүний дараа бол евро аудыг орж ирсэн. Евро аудыг 78.6 левелтэй арилжаа байсан. 78.6 дээр импульс явах боломжтой. Гэхдээ үнцэн хөлгөөн маань евро ауд дээр импульсаа тийм амархан яваагүй. Хөлгөөн маань дэшээ бол одоо хэд удаа импульс явуулсан орлого нь фейлдсэн. Селинг volume маш өндөртэй, buying volume олж ирээгүй байдалтай. Ер нь buying volume-ын дутагдaltaд орсон байгаа харагдсан daily time frame дээр. Тэгээ үнцэн хөлгөөн маань интерналаараа бол хөлгөөн up and trend buying zone-той байсан. За тэгвэл хөлгөөн маань 4 цаг үржилүүлэх юм бол 4 цаг дээр мөн адилхан up and trend buying zone-той tracing төлөвлөгөөтэй импульс явах боломжтой байсан хөлгөөн 30 минутын дээр харах юм бол евро аудит дээр бид нар яг энэ хөлгөөн дээр бол buy арилжаа 2 удаа хийх боломжтой байсан. Эхнийхийг нь авсан, хоёр дахьыг нь бол би анзаарах үгээсээ бол алдсан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө daily time frame up and trend buying zone-той интерналаар аптай свингэр аптай 4 цаг дээр up and trend buying zone-той интерналаар аптай свингэр аптай за үнцэн хөлгөөн маань өмнө байсан импульс хөлгөөний Fibonacci-гийн 38.2-тай импульс явах боломжтой хөлгөөн байсан. За 30 минутын дээр хөлгөөн 30 минутын
Үндсэн хөдөлгөөн маань ерөнхийдөө эндээс downtrend selling зонтой байсан. Хөдөлгөөн маань downtrend selling зонтой явж байгаад оройгоо ивдээд uptrend trend buying зонтой болсон. Tracing төлөв авчирсан. Euroлийн candle бол маш гоё гарсан байгаа. Euroлийн candle-ыг өөртөө харах юм бол Euroлийн candle маань rejected bullish candle гарсан байгаа. Эндээс бид нэр арилжаанд орох боломжтой болсон. Арилжаанд орсон. Дээшээ бол үндсэн хөдөлгөөнийг богинохон буюу 235 аартай арилжаа болгож авсан баг. Дараа нь дахиад tracing төлөвлөгөө ирээд дахиад Euroлийн candle үсгээд бол бид нэр арилжаанд орох боломжтой байсан ч гэсэн тэр арилжаан дээр бол ороогүй би. Үндсэндээ дахиад нэг 215 байна уу 235 аар арилжааг алдсан байгаа. Тэгээд нэгийг аваад нөгөөтгийг авч чадаагүй. Яагаад гэх юм бол хоёр дахь нь бол ажиглаагүй байгаа юм шүү дээ. Тэгэхээр фокусын алдаа гарсан гэсэн. Энэ бол нэг 23:30 үед хагц арилжаа, хагцын candle эсвэл 24 цагийн үед хагцын candle гэсэн. За үүний дараа бол хамгийн сүүлийн арилжаа gold байсан. За бидний мэдж байгаас нь бол алт бол сүүлийн үед маш хэцүү хөдөлж байгаа. Тэгээд маш хэцүү хөдөлж байгаа хэд бол 4-7 хоног би маш гоё арилж авсан. Энэ 7 хоног бас маш гоё арилж авсан гэж харж байгаа. 2 арын арилжаа. Хэдий одоо ар тийм өндөр биш байгаа ч гэсэн энэ арилжаа маань өөрөө нэлийн төвөгтэй байсан боловч энэ дээр ашиг авч чадсан гэдэг нь хамгийн гайхалтай байсан. За тэгээд энэ 2 арын арилжааг яаж хийснийг хамтдаа харцгаая. Daily үндсэн хөдөлгөөн uptrend trend buying зонтой tracing төлөвлөгөө Fibonacci 61-тай импульс явах боломжтой. Нэг удаа одоо энэ all time high үүсгэснээс хойш энэ all time high-аар resist-ийг 1 2 3 удаа шалгасан, 4 удаа шалгана гэж харж байгаа. 3431 рүү өсөж байгаа байдалтай. Интерналаар аптай, swing-ээр аптай хөдөлгөөн байна. Интерналаараа бол үндсэн хөдөлгөөн маань энэ өрөөг эвдснээр аптай болсон. Тэгээд swing-ээр бол мэдээж угаасаа аптай байсан хөдөлгөөн байна. Мэдээж 4 цагийн хөдөлгөөн uptrend trend buying зонтой байгаа. Бид бүхний мэдж байгаа ажил 4 цагийн импульс хөдөлгөөн тийм амархан явахгүй байгаа. Тийм учраас үндсэн хөдөлгөөн маань uptrend trend buying зонтой импульс гэсэн оролдлого нь үргэлжилсээр байгаа гэж хэлж болно. Интернал бүтцээрээ бол uptrend trend buying зонтой байсан байгаа. За 30 минутын дээр бол үндсэн хөдөлгөөн uptrend trend buying зонтой байсан тухайн үед бол энэ өрөөг эвдээд дээшээ tracing хөдөлгөөн авирсан. Tracing хөдөлгөөний амжилттай ирээд Euroлийн candle амжилттай гарсан. Euroлийн candle маань engulfing candle байсан. За энэ engulfing candle дээр бид нар оролтыг хийсэн. Оролтыг хийгээд дээшээ Fibonacci-гийн хас 27 авсан байна. За энэ хүртэлх зам бол нийтдээ 2 арын арилжаа болж хувирсан. Тэгээд нийт бол бид нар нийтдээ 12 арилжаа хийгээд 6-ыг нь аваад 5-ыг нь алдаад 1 break авантай 128 ар ашигтай ийм 7 хоног өнгөрсөн байна. Тэгээд бүх арилжаануудыг би ерөөд нь дүгнээд ярьлаа. Бүгдийг нь яг яаж орсон, яаж гарсан, яагаад энд гарах болсон гэх мэт. Энэ дундаас бол алтны арилжаа хамгийн сонирхолтой байсан. Яагаад гэх юм бол яг бидний TP-г пиндж хайчаад доош унсан байгаа. Тэгэхээр алт бол маш сонирхолтой байсан гэж ойлгож байна. За ийм байна залуусаа бүгд амжилт хүсье жадаг соёлоо баярлалаа. Хэрвээ та энэ war room-ыг хийх юм бол description хэсэгт байгаа линкээр нэгдээрээ war room гэдэг линкээр нэгдээрээ хэрвээ free room нэгдэх юм бол юу байгаа вэ гэхээр free room-д бол free loan download-ээс random нэг pair дээр хийж байгаа free signal өгч байгаа. За тэгээд дээрээс нь VIP room буюу одоо яг энэ war room болж байгаа үйл явцыг бол би дор нь танилцуулж явж байгаа. Тийм арилжаа авлаа, тийм арилжаа авлаа. Тэгвэл тэр арилжааг яагаад авав, яагаад алдав. Тэгээд дээрээс нь crypto analysis байгаа. За яг одоогийн байдлаар хүрхгүй байгаа ч гэсэн ирээдүйд бол бид нар ерөөдөө webinar, live analysis энтрийг бол free room-д хийгээд явах сонирхолтой байгаа. Окей. Тэгэхээр free room-д байгаа энэ бүх үйлчлэгийг бүгдийг нь үнэгүй авах гэсэн юм бол та free room гэсэн линкэн дээр дараад ороорой. War room-д нэгтгэх гэсэн юм бол war room гэсэн линкэн дээр дараад ороорой. За тэгээд танд амжилт хүсье, баярлалаа. Бүгдэнд амжилт хүсье жадаг соёлоо. Баярлалаа.